Сайн байна уу? Өнөөдрийн 246 дахь зөвлөгөө хичээлээрээ англи хэл сурахад одоо хэрхэн тууштай байх талаар зөвлөгөө хүргэж байна. За тэгэхээр амжилттай англи хэл сурахтай аливаа зүйлд амжилт гаргахад тууштай байх хэр чухал вэ? За тэгвэл бүгдээрээ үнийг олж мэдхийн тулд хоёр хүний жишээ авъя. Нэг нь Бат, нөгөөх нь Дэлгэр гэсэн хоёр хүний жишээг авч үзье. За Бат Дэлгэр хоёр хоёулаа англи хэл сурж байгаа. За тэгэхээр нэгдгээс бүтэн сая хүртэлх өдөр буюу 7 хоногийн 7 өдөр англи хэлээ хэр хугацаагаар хийдгийг бүгдээрээ харъя. За Батын хувьд бол нэгд өдөр даваа гарагтай англи хэлээ хийдгүү, хоёр дахьад англи хэлээ хийдгүү, гурав дахьад хийдгүү, дөрөв дахьад хийдгүү, тав дахьад хийдгүү, хагасанд хийдгүү. Зөвхөн бүтэн сая өдөр бям гарагт одоо цаг гаргаж нэг 70 минут буюу цаг 10 минут англи хэл хийдэг. За тэгвэл Дэлгэр өдөр болгон байгаа. Энэ 7 хоногийн нэгдгээс бүтэн сая хүртэлх энэ 7 өдөр долууланд нь өдөр болгон 10 минут хийдэг. Багаар тууштай байдаг гэсэн үг. За тэгвэл хоёулаа энэ тохиолдолд бол Дэлгэрч 70 минут өдрийн 10 минут гэдэг чинь 7 өдөр 70 минут, Батч 70 минутыг англи хэл сурахад зарцуулж байгаа. За тэгвэл нэг асуулт байгаа. Юу вэ гэхээр who will improve their English better? Бат Дэлгэр хоёрын англи хэл нь аль нь богино хугацаанд сайжрах бол хэн нь илүү сайн англи хэлтэй болох вэ? Гэхээр Дэлгэр мэдээж илүү сайн англи хэлтэй болно. Яагаад вэ гэвэл өдөр болгон багаар тогтмол хийж байгаа. Тэргүй нэг мөсөн бөөндөж хэдэн олон цагаар хэдэн 10 цагаар суусан ч үр дүн өдөр болгон багаар хийсэнтэй бол тэнцэж чаддаггүй. Тийм учраас бид нар англи хэл сурахдаа тууштай ийн гэдэг маань өдөрт 10 минут хамгийн багадаа зарцуулахад л ерөнхийдөө болж байгаа. Бүтэн жил, 2 жил ингээд тууштай явах юм бол маш сайн үр дүн гарна. Тэгээ хүн болгон мэдээд завгүй. Гэхдээ хүн болгон өдөрт 10 минутыг англи хэл сурахад 10 минутыг гаргах хүн болгонд бол боломж байгаа гэж бодож байна. За тэгвэл мэдээж өдөр болгон зөвхөн 10 минут гэж хэлээгүү. 10 минут биш 20 минут суувал мэдээж 20 минут сурвал илүү сайн шүү дээ, түүнтэй нэг адилаар 30 минут сууснаас мэдээж 1 цаг суувал илүү байх. Гэхдээ мэдээж энэ хугацаанд юу их вэ гэдгээс хамаарна. Ямар ч байсан та бүхэн тууштай байна гэдгийг энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Юу вэ гэхээр өдөр болгон англи хэлээ сурахдаа 10 минутыг зарцуулаа. Бүтэн жил ийм хугацааг зарцуулна гэсэн төлөвлөгөө гаргах. За хамгийн завгүй үн зориулж байгаа. Завтай хүмүүс бол яах нь 20 минут байвал сайн, 30 минут байвал бүр сайн. За болж өгвөл 1 цаг. Гэхдээ бол 10 минут бол ерөнхийдөө дунджаар болж байна. За энийг бол тууштай байдлыг гэж байгаа. Тэгэхээр зөвхөн англи хэл сурах биш, ер нь аливаа зүйлийн амжилт гэдэг багаар өдөр болгон тууштай явсны үр дүнд хүрдэг. Тэргүй сард 1 удаа, сард 3 удаа ч юм англи хэлээ давтахаар англи хэл ерөөсөө сайжрдаггүй. Тэгэхээр өдөр болгоо энэ англиар сэтгэж үг хэллэгээ ингээд эргэлтэнд оруулж англи хэл үзэхийн тулд 10 минутыг зарцуулах хэрэгтэй гэж байна. За энэ бол өнөөдрийн зөвлөгөө байлаа. За үргэлжлүүлээ та бүхэнд манай онлайнаар явуулж байгаа минималист сургалтуудын талаар товчхон танилцуулгыг хүргэе. Тэгэхээр хэрвээ та англи хэлийг хамгийн богино хугацаанд ерөнхийдөө бол нэг хүн бүр анхааснаас эхлэхэд жилийн дотор маш хангалттай сайн боломжийн чөлөөтэй англи хэлтэй болох бүрэн боломжтой. Энэ боломжийг манай минималист арга барилаар явагддаг сургалтууд олгодог. Тэгэхээр минималист аргын онцлог нь юу вэ гэхээр богино хугацаанд маш өндөр үр дүн гардаг нь хамгийн чухал зүйлүүдийг 1 сарын хугацаанд үздэг. Тэгээд төвшнөрөө ялгаатай. Хэрвээ та англи хэл огт сураагүй бол суурьгүй анхааснаас эхлээд суурьтай анхан дунд ингээд төвшнгөө ахиулаад явах боломжтой. Тэгээд онлайнаар явагддаг. Хамгийн гол нь би сая хэллээ хамгийн чухал зүйлээ богино хугацаанд үздэг учраас өндөр үр дүн гардаг. Тэгээ минималист арга гэж ерөнхийдөө энийг хэлээд байгаа юм. Хамгийн чухлын
гол зүйлүүдэд богино хугацаанд үздэг, сонирхолтой аргаар, энгийн аргаар үздэг учраас хүн болгоод маш ойлгомжтой, маш сонирхолтой байдаг. Тэгээд та бүхэн манай минималист сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл манай вебсайт руу ороод үзэх юм бол сургалт болгоно тус бүр дээр маш тодорхой дэлгэрэнгүй хичээлэх цаг зэргийн мэдээллийг оруулсан байгаа. За онлайны онцлог нь болохоор хэрвээ та гадаадд амьдардаг бол орон нутагт амьдардаг бол энэ сургалтанд хамрагдаж болно. Хичээлийн цагтаа өглөө тухайн хичээлийн цагт үзэж амжихгүй бол яг өглөө орсон багшийн хичээл хадгалагдаад үлдэх учраас орой юм уу хагас бүтэн сайнд нөхөж үзэх боломжтой байдаг. За тэгэхээр энэ боломжийг ашиглаад маш богино хугацаанд маш сайн чөлөөтэй англи хэлтэй болох боломж байна. За энэ боломжийг бид та бүхэнд олгож байгаа шүү. Та бүхэн нэг төрлийн сургалтмаар сард нэг л удаа элс авдаг учраас энэ сарын элстэд заавал амж бүртгүүлээрэй. Тэгээ бүгд нь амжилт хүсье.